Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 хүн гэдэг бурхан биш. Одоо шүүгчнийг төдгөлзүүлдэг ерөнхий прокурор орлогчийн авилгатай тэмцэх газрын дарга дэд даргын гин буруутай хэсгийн тогтоодог. Эсвэл хариуцлага тооцох ёстой байна гэдэг дүгнэлт гаргадаг. Энэ зүйлүүдийг харахад дандаа өнгөрсөн цаг дээр бичигдсэн байна. Шүүгч бол мэргэжлийн хувьд зөвшөөрлөнд төдгөлзүүлсэн байна. Имчилгээ хийлгэхээр болсон байна. Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон байна ч гэдэм юм. Тэгэхээр тэрийг хэн тогтоох юм? Энэ нэгдүгээр хамгийн гол нь одоо аимшигтай байдалтай байж байна. Энэ шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг 5 хүнтэй байгууллага шүүгч нарыг томилдог. Өнөөдөр хэн ярьсан бай бас 40 нэр бүхий 40 хүн байгаа гэж шүүх прокурорт. Үнэхээр хуулиусаар юм хийгээд энэ болохгүй байгаа энэ хүмүүстэй хариуцлага тооцдог энэ механизм нь тийм хүмүүсийг оруулж ирж байгаа энэ сонх хаалгануудыг сайжруулах энэ шүүхийн захиргааны хуулийг шинчилж шүүхийн ерөнхий зөвлөлтийг өөрчлөхгүй юм. Одоо энэний араас юу гарах юм гэхээр хил сэрэгт хэлмэгдсэн гээд түмэн хүн гарч ирнэ. Хяндаг, шалгадаг, шүүдэг бүх тогтолцоог өөрийнхөө гарт байлгах гэсэн санаархал эцсийн бүлэгтээ ийм юм руу авч очиж байгаа юм аа. Өнөөдөртөө бол сайн байж магадгүй. Маргааштай бол хамгийн муу хэлбэрч байхыг үүсэх аргагүй. Энэ бүх шүүгчдийг төдгөлзүүлэх нөхцөл бүрдүүлсэн ийм юмнуудаар бол анхааралтай харахгүй болвол энэ аюулгүй зөвлөл гэж 3 хүн сууж байгаа ерөөсөө тэгчи ард түмэн энийг хүсэж чинь хэвлэл мэдээлэл энийг хүсэж чинь гэдэг юм улс төрийн бодол санаа тэр сэтгэл хөдлөлөөр энийг хийхгүй байхыг үүсэх аргагүй. Тэгээ энэ системийн нуруу унчвал энэ улс орн юу болох юм? Тэр 511 дотор чинь сайн муу түмэн янзын хүн байгаа. За ер нь тэгээ төгсгөлт нь хэлэхэд энэ өнөөдөр энэ ерөнхий шүүгч, ерөнхий прокурорын хүмүүс зурагт үзэж байгаа байх. Энэ шүүхийн засаглалыг аварч үлдэхийн тулд энэ хуулийг одоо зогсоож зөв хэлбэрт нь явуулахын тулд маргааш өглөө өргөдлөө өгөөд явах ёстой болов. Үндсэн хуулийн өөрчлөлтийг бид нөр өөрсдөө харж ярьж хийн гэж ярьж явсаар хагаад өнөөдөр ийм байдалд очичлоо. Цаг алдлаа, дунд нь засгийн газар оочлоо онлаа ийм л юм бол.